Өнөөдрөөс 80 жилийн тэртээ анх Монгол эх орны газар шороон дээр шинжлэх ухааны үндэслэлтэй зохиогдсон зураг төсвийн дагуу үйлдвэр, орон сууцны барилга байгууламж, хот суурин баригдах үндэс суурь тавигджээ. Энэ бүхнийг эхлээд уураг тархиндаа боловсруулж, улмаар цаасан дээр барьж байгуулагчид нь архитектор, барилгын сантехникийн, цахилгааны инженерүүд, технологичид, эдийн засагчид, төсөвчид, техникчид, хуулагчид та бид билээ. Өнөөдөр бид 80 жилийнхаа ойн баярыг өргөн цар хүрээтэй тэмдэглэж олон арга хэмжээ зохиогдож байна. Ингээд та бүхнийг энэ хянуугаа үзхийг урьж байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын 1929 оны 28 дугаар тогтоолоор эсхийн зөвлөлийн дэргэд зураг төсвийг хянан гүйцэтгэх үүрэгтэй товчоо байгуулагдсан нь Монгол улсын барилгын зураг төслийн анхны байгууллага байлаа. Нэг инженер, цөөн тооны техникчтэй байгуулагдаж байсан анхны зураг төсвийн товчоо мэргэжлийн боловсон хүчин болон материалын баазын хувьд байнга бэхжиж 1945 онд зураг төсвийн контор, 1955 онд архитектур төлөвлөлтийн газар, 1958 онд барилгын зургийн институт, 1963 онд улсын барилгын зургийн институт болон өргөжиж, хот суурны ерөнхий төлөвлөгөө, үйлдвэр, орон сууц, иргэний барилга, шугам сүлжээний зураг төсвийг иж бүрнээр боловсруулан гаргадаг зураг төсөлчдийн хүчирхэг байгууллага болтлоо өссөн хөгжсөн билээ. Зураг төслийн байгууллагын үүсэл хөгжлийн түүхэн замналд манай улсын анхны инженер Мото, анхны архитектор Шимэд, Монгол улсын гавьяат барилгачин Дамбины, Хишигт, Мөнх Жаргал, доктор Майдэр, гавьяат барилгачин Лувсан гом, Сүрэн нар хүндтэй үүрэг гүйцэтгсэн юм. онд анхны барилгын зургийн институтын байгууллагыг яхад би ажилд орсоо. Тэгээд намайг энд ажилд ороход бол энэ байгууллага хаана байсан бэ гэвэл яг энд конторж байсан энэ байна. Энд шиг байж байхдаа бол хаяг нь бол одоо ийм хаяг биш л дээ. Тэгвэл зургийн институт болоогүй ер нь 40-50-аад хүнтэй орчин хүнтэй байсан юм шиг байна лээ. Би гарамжаад тийм л байсан. Энэ газрын нэр чинь сайд нэрийн зөвлөлийн дэргэдэх архитектур төлөвлөгөөний газар гэсэн тийм хаяг энд зүйлтэй байсан юм байна. Тэгээ энэ байшин маань юу гэхээр энэ нэглүү давхартанд бол тэр архитектур төлөвлөгөөний газар баруун талын тэр зүүнтэй хаалга шүү дээ. Тэнд нь өмнө сонины газар энэ баруун талын тэр хаалганд бол гадаад судалдааны яам энэ дээд давхартанд ингэж байсан юм аа. Тэгээд би анхаарлаа. Тэгээд манай газрын дарга нь Авгаалсан гэдэг хүн байсан. Орлогч нь бол Ланжмаа гэдэг настай хүн байсан. Түүний гадна ерөнхий инженер нь Чивдгаа. Тэгээд дотроо бол хэдийн гөрөвт ажиллаж байсан. Тэгээд ерөөсөө манай хүмүүсэнд юу гэхээр дандаа өөртөө бодос гадаадын мэргэжлүүдийн одоо удирдлагаар тэрний одоо дагалдангаар ингэж яаж исэн усад байсан. За би 1957 онд одоо энэ барилгын урал төлөвлөлийг эрхлэх газар гэж Дамбин юм одоо дарахтай тийм байгууллага болчиход байхад нь одоо орсон хөө. За тэрнээс хойш бол энд жил гарны дараа барилгын зургийн институт гэдэг одоо хамгийн түгээмэл нэрээ эндээс авч байсан ийм байгууллага байна. За манай зургийн байгууллага бол үнэхээр одоо тухайн үеийн секретний маш том богинорл болох ихээ бол одоо энэ анх зургийн институт гэдэг нэрнээсээ эхэлж л одоо тавьсан юм байна.
За эндээс бол олон сайхан бүтээлүүд одоо гарсан. За тэгэхэд бол далаад ажилчинтай орлогч дарган Ламзав гэж хүн байсан. За дараа нь одоо энэ зургийн институт болонгууд нь Чимэд анхныхан захирал Чимэд гэж хүн одоо ирж байсан юм байна. За тэгээ бригад секторын зохион байгуулалтанд орж ингэж гарсан. 1961 онд манай институт маань нэлээд өргөжлөгсөн. Ингээд нэлээд том улсын институт болсон. Тэгээ институт маань бас барилгатай болсон тэр хойно. Яамны нэгдсэн барилга гэдэг барьж байсан Майдургаан өдөртөд. Тэгээ 61 онд Төв институт болсон. За Төв институт болоход би тэнд Төв институтын товчооны дарга байснаа. Товчоонд архитектороор ажиллаж байснаа. Товчооны даргаар. Тэгээ институтын ерөнхий инженерээр ажиллаж эхэлсэн. Барилга архитектур техник хяналтын хороо байгуулагдсан. Тэр хорооч нь бол ер нь бүхэл барилгын техникийн бодлого, улсын хэмжээний зураг төслийн, барилгын зураг төслийн зураг төсөл эдийн шинжилгээний ажлыг удирдах ийм төв байгууллага. Болсолдоо тэр барилга архитектур техник хяналтын улсын хороо. Төв институт бол манай зураг төслийн байгууллагын одоо анхны их үүсвэр ер нь улсын хэмжээгээр л бусад яам албан байгууллагууд байсан институтуудын одоо улс суурийг одоо тавьж байсан институт нь бол улсын барилгын зургийн Төв институт байсан. Улсын барилгын зургийн Төв институт нь муж төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөө, орон сууц иргэний барилга, үйлдвэрийн барилга, барилгын материалын үйлдвэр, нэг маягийн зураг, инженерийн байгууламж, шугам сүлжээний товчоо, төсвийн товчоо зэрэг төвийн товчоодоо 800 гаруй инженер техникийн ажилтнтай ховд, баян хонгор, дорнод, булган, завхан, аргангай, дундгойг зэрэг аймагуудын салбар товчоонд ажиллагчдын оролцуулбал 1100 гаруй инженер техникийн ажилтнтай Сэхэтний том байгууллага болж хөгжсөн юм. 63 оны сүүлээр 5 дахь намын дуурай 5 дахь үгэд хурдлаж барилгаас хөдөлгөлдсөн улсын барилгыг хөгжүүлэх талаар барилгын хөдөлгөөний баазыг хөгжүүлэх, материалын үйлдвэрийг хөгжүүлэх болсон хүчин инженерийн техникчдийг бэлтгэх талаар томоохон шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу тус яамыг барилгын яам, материалын үйлдвэрийн яам, тэгээд дээр нь барилгын зөвлөл гэж ингэж 3 гишиг болгоод тэгээд барилгын яамд орлох сайдаар чимцэн сайдын удирдлагууд ажиллаж байсан. Зургийн институт нэг 150 гадаадын мэргэжилтэн 300-аар 400-аад Монголын инженер техникч архитекторууд байсан. Нийтдээ 600 гаруй хүнтэй. Жилдээ нэг 500 гаруй барилгын зураг төсөл хийдэг. 78-аас 82 он хүртэл улсын барилгын зургийн Төв институтын захирлаар ажилласан. За энэ дурсамжаа бас нэгжүүлж байна. За энэ хооронд томоохон үйл явдал болсон бол улсын барилгын зургийн Төв институтын 50 жилийн ой болсон. За энийг бол их өргөн тэмдэглэсэн. За тухайн төр засгаас бол манай хамт олонны одоо амжилт бүтээлийг их үнэлж улсын барилгын зургийн Төв институтыг Алтан гадаас донгоор шагнасан 26 хүн төрийн дэд шагнал авч байсан. За зөвхөн одоо тэр зураг төсөлдөө биш их одоо оюуны том төвлөрөл спортоор, урлагаар ер нь одоо Улаанбаатартай дээгүүр ордог ийм сайхан хамт олон байсныг бас дурсмаар байна. За ер нь энэ зураг төслийн байгууллагыг ийм хэмжээнд хүртэл хөгжүүлэх их үүсрийг тавьсан хэд хэдэн одоо улсуудаа бид дурсах ёстой. За энд бол доктор Майдургай, манай анхны инженер Мотогай, анхны архитектор Чимэдгай,
За энэ гавьяат архитектор Хишиг Тугай. За тэгээд өдөрдох ажил хийж байсан Дусан Гомбой, манай Цэрэн Дондоггүй эднэр бол ер нь улсын барилгын зургийн төв институт цаашдаа энэ олон салбарыг бий болгоход бол маш их идэвх зүтгэл гаргаж ажил дэмжиж өдий зэрэг төрснийг бол бид бас багархан дурсаж эднэрийг бол ер нь эднэрийнхээ энэ ийм одоо хэмжээнд төрснийг бол үргэлж одоо санал дурсаж байд юм аа. Миний ажиллаж явах үед улсын барилгын зургийн төв институт болсон. За энэ институт бол одоо нийт 816 одоо хүнтэй ажиллагсадтай хөдөө хотуудад одоо салбаруудтай Монгол улсын одоо хамгийн оюуны цөм болсон ийм байгууллага байсан юм аа. Улсын барилгын зургийн төв институтэд одоо боловсруулсан зураг төсөл чанарын өндөр түвшинд маш их өндөр хяналт шалгалтаар тэр үед гардаг байлаа. За мөн зураг төслийн байгууллагын зөвхөн зураг төсөл хийх гэдэг асуудлыг тавиад зогсоогүй бид нийгмийн асуудал дээр нэлээд анхаарал тавьж ажилладаг байсан. Хамт олонныхоо нийгмийн хөгжил хэдийн төлөвлөгөө боловсруулж за дээр нь одоо тухайн цаг үеийг тохиолдуулаад төлөвлөлт эдийн засгийн урамшууллын шинэ системд орж бас гадаад харилцаагаа өргөжүүлэх гэсэн ийм үндсэн гол чиглэлүүдээр манай хамт олон жилээс жилд одоо их арвин амжилттай ажиллаж байна. 1980-ад оны сүүлч 90-ад оны ихээр Монгол улс төр эдийн засгийн томоохон өөрчлөлтөнд орж явах үед би Монголын хамгийн том зураг төслийн байгууллагыг толгойлж ялангуяа зах зээлийн эдийн засгийн нөхцөлд ямар хэлбэрээр ажиллах вэ гэдэг өөрөг даалгаврыг авч ажилласан юм аа. Улсын барилгын зургийн төв институтыг зураг төсөл судалгааны үндэсний төв болгон 1991 оны 1 сарын 1-ээс зохион байгуулж ажиллуулсан. Энэ үед нийт 18 аймаг, 2 хотод өөрийн салбартай Зөвлөлт холбоот улсын Масагва хотод зураг төслийн салбар групп ажиллуулсан. Нийтдээ 1200 инженер техникийн хүмүүстэй тэр дотроо дээд боловсролтой хүмүүс бол 800 гаруй хүн байсан. За энэ том хамт олонныг бол одоо сайшин энэ зах зээлийн нөхцөлд яаж ажиллуулах вэ гэдгийг бол бид одоо хамтаараа ярьж шийдээд тэр үеийн зохион байгуулалтанд бол хийсэн. Энийгээ бол дотоод одоо зураг төслийн товчоо нэгжүүдээ бол өөрсдийнх нь одоо хүсэлт, санаачлага тэр хамтарч ажиллах эрмэлзлийнх нь үндсэн дээр зураг төслийн пүүсүүд гэж бие даасан санхүү аж ахуйн тооцоотой ийм нэгжүүд пүүсүүд нэртэйгээр ингэ зохион байгуулсан. За ингээд 21 пүүстэй болсон юм аа. Пүүсүүд бол одоогийн зураг төслийн энэ компаниудын их суурь болсон юм шүү. Бүгдөө одоо бэхжсэн том компаниуд болсон. За мэдээж шинэ компаниуд нэмэгдсэн. За одоогийн Монголын зураг төслийн ажлын одоо голыг нугалж байна бол энэ улсууд байж байгаа. Энэ үндэ бол одоо зах зээл шилжүүлэх анхны алхам хийсэнтэй л би одоо бахархаж явдаг. 1981 онд барилгын конструктор инженер анги төгсөөд зургийн байгууллага гэдэг тэр том айлд орж ажилласан. Олон сайхан улсуудын хажууд орж ажилласан эргэлдээ тэднүүдийн шахал шаардлагат үнэтэй зөвлөгөө, санамж сургалтын үндсэн дээр биднүүдийн инженерийн өдөртэй болсон. Цаашдаа барилгын зургийн салбарыг яаж авч явах вэ? Яаж одоо залгамж халаагийг бүрдүүлж явах вэ? Энэ бол одоо биднүүдийн зураг төсөлчдийн барилгын яамны агентлагийн бол гол их барьж явах. Залгамж халаагаа алдчихгүй байх, залгамж халаагаа зөв залгуулж явах. Энэ юм бол биднүүдийн одоо их яг инженерийн хувьд, мэрэгжлийн хүний хувьд бол их чухал асуудал. Манай салбарын хүн болгоны их хуучин болгоны бол үлдээх юм да. Энийг бол биднүүд уртгаас өвлөд ирсэн. Одоо бид хоошоо өвлүүлэх хэрэгтэй. За үйлдвэрийн барилгын зургийн төчөөний анхны одоо дарга нь Хасватар гэж одоо захлагын инженер Монгол Хорос гэдэг ажиллаж энэ хүмүүс захлагын инженерийн хүмүүс анхны төвчний дарга байсан юм. За надыг орж явахад бол төвчний даргаар орж явах архитектор энэ бол одоо балгаас сургууль архитектурын сургууль төгссөн юм мэргэжилтэй.
За Чулуунбат инженерийн гэж ажиллаж байсан энэ хүн бол за Зүлбат улсад сургууль төгссөн инженер хүн. За Гүн Цамбуу гэж эдийн засагч одоо юм хүн байсан. Монгод нэлээ үйлдвэржилт яваад төлөвтэй болж ялангуяа барилгын материалын үйлдвэрийн баазууд за аймагуудад хүнсний комбинат гэх мэтийн одоо нэлээ үйлдвэрийн барилгуудад энэ зурагт босгож хийсэн. За үйлдвэрийн барилгын зураг гэдэг бол бас нэлээ онцлогтой. Өөрөөр хэлбэл одоо үйлдвэрийн барилгын зурагт босгоно гэдэг нь технологийн асуудал үнэхээр сайн шийдсэн байх юм шаардлагатай байдаг юм билээ. Үйлдвэрийн барилгын хийнээс эхлээд технологийн асуудал шийдэх, технологийн зурагт босгодог ийм мэрэгжлийн усуд Монгол хойд байгаагүй. Тийм учраас одоо зөвхөн мэрэгчлүүдийг авч ажилладаг. Энэ надыг ажиллаж явах үед бол 100-аас 200 одоо мэрэгчлэлтэн хавийн одоо болсон мэрэгчлэлтэнүүд ийм мэрэгчлэлтэн ажиллаж ирсэн. За эднээс бидүүлэх юм сурсан да. Орон сууц иргэний барилгын зургийн товчоо нь Улсын барилгын зургийн төв институтийн анхдагч товчоо бөгөөд тус товчоонд боловсруулсан зураг төслөөр 1950-аас 1980-ад оны орон сууц олон нийтийн олон зуун барилга баригдсан билээ. Ленин музей, Хувьсгалын музей, Ялалт кинотеатр, Хүүхэд залуучуудын соёлын төв, Монгол цэргийн музей Панорам, Халах голын дайчин алдрын музей зэрэг дахин давтагдшгүй барилгууд нь тус товчооны авьяаслаг архитектор, инженеруудын бүтээл юм а. Тус товчооны анхны дараагаар Монгол улсын гавьяат барилгачин хишигт ажиллаж байлаа. Тус товчооноос Монгол улсын гавьяат барилгачин Төрийн сойрхолд Чойжилжав, Төрийн сойрхолд архитектор Лувсан Дорж, Монгол улсын гавьяат барилгачин инженер Намсрай, Сайд нарын зөвлөлийн нэрэмж шагналт архитектор Пүрвэ, Цэрэн Дорж нарын олон алдартнууд төрөн гарсан юм. 1973 оны 4 сард Нэгмаягийн зургийн групп гэж институтээр байгуулагдсан 17 хүнтэй ийм групп байгуулагдаад юу орон нутгийг одоо юугаар хангаж байх Нэгмаягийн зураг төсөөр хангаж байгаа ийм ажил хийдгээс бидний гол ажил юу ажил болоод дандаа юу иргэн орон сууцны барилга, сургууль зэсэрлэг яасал, эмнэлгийн барилгууд. Сүүлдээ одоо юу дээд сургууль, юу оюутнуудын байр энэ гэдэг бүхэл одоо юу нэ олон нийтийн барилгуудын зөв төслийг бид нэр арай боловсруулдаг байсан. Барилгын 3 групп, сан техникийн 1 групп гэдэг нийтээ. Групп төсвөрд бол одоо 15-аас 20 хүнтэй нийтээ 60 хүнтэй ийм л очоо ажиллаж байлаа. Нэгмаягийн зураг гэдэг бол тухайн үед улс ордын аж ахуйд их чухал үүрэг гүйцэтгэж ирсэн ийм юм байна л да. Одоо бодож байхад бол яагаад гэхээр тэр үеийн төв суурин газрууд, аймгийн төв, сангийн аж ахуй нэгдэл бүгд зургаар хангахад манайхан тэр зургийг хийдэг байсан. Ер нь бол Нэгмаягийн зургаар дамжуулаад барилгын төсөв төртийг хямдруулна гэж ийм том зорилт тэр үед тухайн үед тавьчихсан. Энийг хэн хэрэгжүүлдэг байсан гэхээр Нэгмаягийн зургийг хамт олон хэрэгжүүлдэг байсан. Бидний бүтээлүүд бол ерөөсөө хаач байж байгаа ерөөсөө одоо бол хөдөөгийн сум суурин газрууд, аймгийн төв, одоо тэнд баригдсан одоо айлын орон сууц, нийтийн аж ахуйн газар, соёл үйлчлийн газар, кинотеатр гээд сургууль бүгд Нэгмаягийн зураг өнөөдөр бол ингээд бидний хийсэн бүтээл бол олон төмний өмнө ил тод байдаг. Бид бол орондоо нэлээд их хувь нэмэр оруулсан ийм сэхэд улсад байсан юм а гэдгийг сүүлд ойлгосон юм да. Улсын барилгын зургийн төв институтын муж төлөвлөлтийн товчоо, ерөнхий төлөвлөгөөний товчоодод Монгол улсын үйлдвэрлэх хүчний байршлын схем, улс, бүс, аймагуудын муж төлөвлөлтийн схемүүд Монгол улсын нутагшил суурьшлийн ерөнхий төслийг боловсруулсан ба аймгийн төв хотууд 350 гаруй сум суурин газрын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан гаргасан юм. Инженерийн байгууламж, шугам сүлжээний товчоо нь 1960-ад оноос эхэлж тус оронд инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг боловсруулж, олон арван уурын зуух, дизель станц баригдсан юм.
Мөн Хөдөө аймагуудын усан хангамж, ариутгах татварга, дулааны гол шугам, зуух цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төслийг боловсруулсан юм. За тэр зургийн институт одоо ээж хүчээ авсан тийм үе байж дээ. Орон сууц иргэний барилгын захианд авчаа, үйлдвэрийн авчаа, ерөнхий төлөвлөгөөнд авчаа, төсвийн авчаа, инженерийн байгууламжийн авчаа. Гэт мэрэгсэн олон авчаа одоо мэрэгжлийн маш олон гос үзсэн. Өөрөөр хэлбэл зургийн институтын инженери техникийн ажилчнаар нэлээд бэхжиж, материал баазанд бэхжиж одоо ирсэн үе бол 68 он, 68-аас 78 он, 98 он хүртэл одоо 6-700 гаруй инженери техник ажилтнаа маш их том институтээс зургийн институтээс зурагчлалын байгууллагын энэ бусдад салбарын салж бие даасан институтс хамгийн дөрөв хөдөөчийн барилгын зургийн институт 300 хүнтэй салсан, дараад нь зам гүүрийн институт гэх мэтлэнгээр одоо олон институтээс салсан. Улсын барилгын зургийн институтээс барилгын үйлдвэрлэл эрдэм шинжилгээний институт, хөдөө аж ахуйн барилгын зургийн институт, түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах газар, барилгын инженер хайгуул үйлдвэр шинжилгээний институт, замгүүрийн институт зэрэг 14 байгууллага салбарлан гарч бие даан ажиллаж байв. Гэсэн 1970 онд хөдөө аж ахуйлаар бол хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, нэг гаагаас авах ургацын талбайг нэмэгдүүлэх ийм том зорилт тавигдсан. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, үйлдвэрлэх ийм бодлого явагдсан. Энийн үндсэн дээр одоо энэ асуудлыг хэрэгжүүлэхийн тулд одоо барилга байгууламжуудыг хөдөө орон нутгуудыг өвчтэй олон тоогоор барих ийм шаардлага гарч ирсэн юм а. За ингээд хөдөө аж ахуйн барилгын зургаас 1971 онд 120 гаруй инженер техникийн ажилтан ажилчтай ажиллаад 10 жилийн дараа тоо бол ажилчдын тоо 2 дахин нэмэгдсэн. Хөдөө аж ахуйн барилгын зургийн институт 1980 он гэхэд бол өдөрт 2-оос 3 ширхэг одоо иж бүрэн зургийг одоо гаргаж байсан. Ийм хүчин чадалтай болсон байсан. За манай үндэсний одоо инженер хайгуулын судалгааны ажил 1960 оноос эхэлсэн. 1960 онд тухайн үеийн сайд нарын зөвлөлийн 146 дахь тогтоолгож гарч Монгол улсын нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа бүх төрлийн барилга хэмжээг заавал инженер хайгуулын судалгааны үндсэн дээр хийж байгаа тийм тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор тухайн үед 1963 онд тухайн үеийн барилгын материалын үйлдвэрийн яамны барилгын үйлдвэр эзэмшилгээний нэгдсэн лабораторийн дэргэд 7 оны бүрэлдэхүүнтэй инженери геологийн хэсгийг анх байгуулсан. За энэ байгуулсан гол хүн нь бол 1959 онд Москвагийн сургуулийг инженери геолог, тэдэр геологоор биелүүлээд төгссөн. Гомбын санаасрангоо бол зохион байгуулж одоо хийсэн байна. Зохион байгуулсан. За ингээд тухайн институт шинжилгээний институт ажиллаж байгаад 1967 онд барилгын материалын үйлдвэрийн яамны сайдын тушаалаар ажлын үеийнтэйг аргалсан барилгын одоо зургийн институтыг шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ бол өргөдгөж инженер геологийн групп, бүрэлдэхүүний лаборатори, өрөмдлөг техникийн групп гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж ажиллаж байсан. 1972 оноос тус товчоог тус группуудыг нэгтгэж инженер хайгуулын товчоо болгон өргөдгөж тухайн үед бол одоо нэг 60 тонны бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Тэгээд тухайн үед одоо гол ажлууд бол 23 дэх байсан учраас нийтдээ тухайн үед бол одоо 10 гаруй одоо хөдлөх машинтай өргөн машин инженер техникийн 20 хүмүүс энэ ажлыг гүйцэтгэж байсан. Энэ ажлыг гүйцэтгэж бол инженер геологууд, тэдэр геологууд, хөрс судлаачид, сэвдэг судлаач гэсэн одоо ийм нарийн мэргэжлийн үйлдвэрүүдийн бүрэлдэхүүнтэйгээр
гүйцэтгэх ийм ажилдаа 1985 онд сайд нарын зөвлөлийн 21 дугаар тогтоолгорч Улсын барилгын зургийн институтын харьяанд байсан инженер агуулгад өргөдгөж аж ахуйн тооцооны үндэсээ бий даасан институт, барилгын инженер агуул үйлдвэр шинжилгээний институт гэсэн бий даасан институт болгон одоо өөрчилсөн. Бид анх нэгдэхэд бол барилгын зургийн институтээс 47 хүн ирж байсан. Хөдөө аж ахуйнаас бол 36 хүн ирж байсан. Яраасаа тэгээд нийтдээ бол 16 машинтай 105 хүний оромтойтой яг байжсэн нь бол 92 хүн байсан, ажиллаж байсан. Ингээд улсын хэмжээний бүх ажлыг хийж байсан. Энэ дотор бол батлан хамгаалах яамны захиалгат ажлуудыг, клийн цэргийн кил тогтоох ажлуудыг мөн түншлэнгээр одоо гол ажил маань барилгын зургийн институтын захиалгат ажил. Тэрний дараагаар хотын гүйцэтгэлгээний захиалгат ажлууд байсан. Жилдээ хотын гүйцэтгэлгээ бол сая 700 мянган төгрөг ойролцоогоор дундаж хэмжээгээр. Барилгын зургийн институт бол 2 сар гаруй төгрөгийн ажлыг бидэн захиалж хийдэг. Жилдээ бол 100 гаруй объектэд энэ жижиг объектуудыг оруулаад 100 гаруй объектэд захиалга өгдөг. Барилгын зургийн институтэд бол Дашчин дэв, Дулумсран гэх мэтийн одоо 4 хүн тэнд байнга ажилладаг, манайтай холбоо барьдаг ийм мэрэгжлийн хүмүүсүүд байсан. Мөн түнчлэнгээр энэ хугацаанд 600 гаруй атлас газрын зургуудыг хэвлэж зохиож хэвлүүлсэн. Мөн түнчлэнгээр одоо үндэсний атласыг зөвлөлт толгойцуулаад манай улсын шинжлэх ухааны академиутай хамтран гаргасан. За цэргийн барилгын зургийн институт бол зөвлөлт толгойд улсын одоо буцалтгүй тусламжаар байгуулагдсан учраас их хүч хэрхийг материалын баастай ийм институт байсан. Иж бүрэн одоо хайгуул, инженер одоо геодэз, инженер геолог, за тэгээд барилгын бүх төвчөө шугам сүлжээ ийм юмнаас бүрдсэн одоо 200 гаруй одоо ийм бие бүрэлдэхүүнний нэгжтэй одоо ийм том хүч хэрхийг институт байсан. Ерөнхий цэргийн барилгад тусгай объектын барилга, за тэгээд иргэний чиглэлийн ийм одоо 3 үндсэн зүйлээр үйл ажиллагаа явуулж зураг төсөл хийж байсан. За 67 онд зургийн төвийн институтын дэргэд улаан шугам өндөржилтийн групп гэж ийм одоо групп ажиллаж байсан юм байна лээ. 67 онд энэ группээс зам гүүрийн зураг төслийн группийг салгаж одоо зохион байгуулсан энэ төвхтэй. За 1973 онд зам гүүрийн зураг төслийн төвчөө гэж группээс салж бүтэц зохион байгуулалтыг нэлээд томруулсан. Тэр үеийн тээврийн эрдэнэтлэгээний институтыг өргөтгөж тээврийн эрдэнэтлэгээ зураг төслийн институт гэж байгуулад энэ институтын дэргэд энэ товчоог байгуулсан ийм төвхтэй. 1981 онд сайд нарын зөвлөлийн дэргэд хавцааны газар ерөнхий газар гэж байгуулагдсан. За энэ байгууллагатай уялдуулаад зам гүүрийн зураг төслийн үйлдвэр шинжилгээний институтыг байгуулсан төвхтэй. За энэ институт бол үндсэндээ 1990 он хүртэл ажиллаж байгаад за 90 оноос хойш одоо зах зээлийн одоо журмын дагуу одоо хөгжлөгдөж үндсэндээ одоо олон компаниуд болж ажиллаж байна дээ. $1959 онд анх тэр үеийн аж үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалт их барилгын хэлтсийн дэргэд зураг төслийн групп гэж 10 хүнтэй байгуулагдаад тэрнээс хойш одоо өргөдсөөр 69 онд барилгын зургийн институтэд нэг удаа харьяалагдж байгаа. Сүүлдээ бол уулуурхай эрчим хүчний зураг төслийн эрдэм шинжилгээний байгууллага гэж бий болсон. Ингээд 72 оноос бүр эрдэм шинжилгээний хэсэгтэй болоод ингээд төлшөрчим хүчний зураг төслийн эрдэм шинжилгээний институт гэж том хүрээлэн байлаа. Ингээд 90 оны үед манай хүрээлэн 2 тасарч уулуурхайн хүрээлэн
эрчим хүчний хүрээлэн гэж хоёр хэсэг болоод ингээд тэрнээс хойш бол эрчим хүчний хүрээлэн 1997 онд эрчим корпорац гэдэг нэртэй болсон. Манайх бол эрчим хүчний өндөр хүчлийн шугамын зураг төсөл голцоо хийдэг. Ер нь манай энэ хуучин байсан төрөлх эрчим хүчний зураг төслийн институт гэдгээс бол олон одоо зураг төслийн байгууллага салбарлан гаргасан байдаг. 1965 онд одоо усны хайгуул төсөл эрдэм шинжилгээний институт гэдгийг байгуулсан. Ер нь энэ хугацаанд бол усны аж ахуй яам бол бас хэд хэдэн удаа татан богдож, хэд хэдэн удаа одоо дахин байгуулагдаж байсан. Манай усны институтын гол зорилго бол хөдөөгийн одоо бэлчээр өсчүүлэлт, мал аж ахуйг усаар хангах. Энэ бэлчээрийн одоо ургамлуудыг бүх аймаг сумуудаар бэлчээрийн ургамлуудын төрөл ургацын хэмжээг одоо тогтоогоод түүнтэйгээ холбож малын толгойг одоо холбож усыг хаана гарах уу, хаана устай цүүд байна уу, хэдэн хувийн одоо бэлчээрийг уссуулж байна уу гэсэн ийм одоо байдалтайгаар бас төлөвлөгдөж ингэж хийгдэж байсан. За энэ бэлчээр усшуултын одоо онцлог нь за сүүлийн үед бол харин ийм одоо байдлууд алга болсон. За нөгөө талаар бол энэ бодог шанд за хөдөөгийн одоо ардын хэрэгжүүлсэн худгууд за бусад одоо усны хүүсвэрүүдийн чанар найрлагыг тогтоох. Энэ 1965 онд институтыг байгуулахдаа гидр химийн төвл лаборатори гэдэгтэй зөв байгуулсан. Энэ одоо усны чанар найрлагыг тогтоох энэ ажилд бол маш их үүрэг оройл гүйцэтгсэн ийм одоо лаборатори байгаа юм. Монгол улс зөвхөн гадаад улсуудаас гар тосоод суусангүй. 1979 онд эрхчлөө хөгжлийн замаа шинээр сонгож байсан Лаос улсад тусамжийн гараа сунгаж, эмнэлэг барьж өгөхөд архитектор цогт, инженер шараанаар зураг төслийг гаргасан бөгөөд хөдөө аж ахуйн барилгын зургийн институтад боловсруулсан зургаар хонь ямааны үржлийн станц барьж өгсөн түүхтэй. 1976 онд Лаосын сайдрын зүйлийн дарга, бидний ард түмэн намын дарга Кэсэн Памбихан гэдэг хүн сочи орнуудаар айлчлаад хамгийн сүүлд манайхаар айлчлаа явсан байлээ. Тэгээд энэ дээрээс манайхаас тусламж гуйгаад манайх тэдний явуулсад эмнэлэг барьж өгөх, хоньмоо өржүүлэх туршлага станц барих асуудлыг шийдсэн. Ийм шийдвэр манай дээд удирдлагаас гаргасан. Энэ сайдрын зүйлийн тогтоол гарсан, улсын төвчний тогтоол гарсан. Эмнэлгийг барих байлгаар Пансон хотод тэдний Ажлын элгээ нутаг Синкон мужийн Пансон хотод барихаар ингэж газрын шийдээд ингэж ирсэн. Амун хоньмоо өржүүлэх станцыг Пансон хотоос 22 км газартай тэр хангасын хөндөд байгуулъя гэж ингэж тогтож шийдсэн юм аа. 1979 оны 2 сард бүгд найрамд Лаос ард улсад ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Ажиллах хугацаанд эмнэлгийн барилга барих, газрын талбай сонгох, инженер геологийн судалгаа хийх, газрын зураг авах ажлуудад оролцсон. 79 оны сүүлчээс эхлэн одоо барилгын зураг төслийг боловсруулад 80 онд дууссан. 1980 онд Төв хорооны томилтоор барилгын инженер Педорч, уулын усчуулах системийн инженер Давудорчийн хамтаар бид Лаосоос томилогдсон ажиллаж манай улсын бусдын тусламжийн эмнэлгийн улаан шугамыг тавьж барилгын ажил эхлүүлэх ажлыг гүйцэтгсэн. Энэ үед хангасын одоо тэр хоньны аж ахуйг хүлээлгэж өгөхөд зөвлөлтийн нөхдүүд бидэнтэй уулзаад одоо энэ манай чинь биднийг зэмлэлээ. Хоёрхан явган Монгол бүхэл бүтэн аж ахуйн одоо байшин хэдхэн сарын дотор ингээ бариулчихж яхад таанд одоо 20-30 улаав ээжж ингэж ажил муу явж ингэж таануудаа сууж бид зэмлэлээ гэж зөвлөлтийн одоо тэр мэрэгчтэнгүүд бидэнд ярьж байсан юм аа. Барилга бол одоо өнгө зам сайтай. Манай хоёр улсын найрамдалд маш их харьцааг өргөдөхөд Лаос Монголын ард түмнийг найрамдлыг бэхжүүлэхэд бидний оруулсан хувь нэмрийг маш өндөрөөр үнж
Лаос улсын эрх чөлөөний 2-р зэргийн найрамдалтууд 5 жилийн хойно медалиар бид шагнагдаж байсан юм аа. Зовх цагт нөхрийн чанар танигдна гэдгээр 1989 онд газар хөдлөлтөнд өртсөн зөвлөлт армяны ард түмэнд тулсамж болгон сургууль цэцэрлэг барьж өгөхөд архитектор Пүрвэ, давг Самбуу, инженер Намсрай нар зураг төслийг боловсруулсан билээ. Тэртээ 1988 оны 12 дугаар сард Армени Спитак тосгонд голомттой газар хөдлөлтөөр юултай гамшиг олон мянган хүн нэрвэгдэж тэнд Монголын ард түмэн өөрсдийн болцоо санаачлагаар тусалсан Армени Тайлын хотод манай барилгачдын барьсан ерөнхий улс хурлын дунд сургууль цэцэрлэг яслын цогцлуур барилгуудыг манай Орон сууц иргэний барилгын зургийн товчооны архитектор Учиртуугийн Пүрвэ, инженер Дашналтын Намсрай нар удирдан газар дээр нь боловсруулсан. Тэр одоо газар хөдлөлтний улмаас бий болсон сүрлийг харахад үнэхээр одоо сэтгэл шимширмээр байдаг юм байна лээ. Тэр одоо олон том барилгынууд нурчсан. Дор нь одоо янз бүрийн одоо аврахын аргагүй болчихсон хүмүүс байгаа гэж бодоход үнэхээр сэтгэл шимширмээр юм байсан. Манай тусламжаар баригдаж байгаа барилга болохоор биднүүд бас гол нь жоохон Монгол үндэсний тийм орон зайн хувьд Монгол үндэсний тийм юм оруулах жишээ нь цэцэрлэг гэхэд дотор нь тэр тоглоомын талбайд нь бол нэлээд тийм Монгол орчин санагдуулах хэмжээнд нэг тэр донтлын форум нэг бол төлөвлөж исэн. Монгол орон зах зээлийн эдийн засаг шилжин ороход зураг төслийн хувийн хөвшлийн байгууллагуудын ангадагчид нь манай архитектор, инженерүүд болж байлаа. Барилгын салбар зогсон байдалд орсон 1991-ээс 92 оны шилжилтийн эхний хүнд хэцүү үед Монголын үндэсний бүхийн холбоо, Монгол бүхийн өргөө барих санаачлагыг гаргаж, орон даяар хандив цуглуулах ажил өрнүүлснийг манай зураг төсөлчид идэвхтэй дэмжиж, архитектор Цэвэлмаа, инженер Шажинбат, Жалтсав, Төвшин Цэнгэл, Давг Сүрэн, Пүрв Сүрэн нар бүтээлч оюун санаа, ур чадвараа дайчлан үндэсний уламжлалт тулгуурласан өвөрмөц ордны зураг төслийг шахуу хугацаанд боловсруулан хандвилсан юм а. Монгол түмний сэтгэлийн бас нэгэн өргөл болсон бүтээн байгуулалт бол 80 тохой мэгжиж жанрайсаг бурхныг сэргээн бүтээсэн явдал байлаа. Мэгжиж жанрайсаг бурхны ноён нурууг босгосон хүн бол инженер Төрбат юм. 94 оны хавар одоо нөгөө техникийн их сургуулийн архитектурын техник багшилж байгаа Ж Гом гэж хүн сүүлд нь бол одоо доктор архитектор болсон ийм хүн байгаа. Энэ хүн надад асуудал тавьж энэ одоо бид нар бол гэрээ байгуулчихлаа. Нөгөө захиргаатын гэрээ байгуулсан байгаа юм л да. Нөгөө нэг их жанрын эсвчүүдийн бүтээн залгах ажлын тийм тэр комиссийн дор ажилладаг нэг захиргаа байсан. Энэ захиргаатай гэрээ байгуулчихлаа. Чи энэ үл их ажил байгаа юм аа. Үүнийг чи зөвхөн барилгын зураг төсөлтөй холбоотой одоо барилгачиг гэхэд хайш юм зүгээр ер нь бол юу юм шүү дээ одоо сорвж байгууламж энэ байгууламжийн зураг төслийг хийгээч тооцоог нь хийгээд өгөөч гэсэн ийм асуудал тавьсан юм. Бид нар чинь нөгөө эхлээд нөгөө жанрын сүлжүүтийнхаа төсөл зургийг хийжсэн бол дараагаар нь нөгөө үйлдвэрлэл зохион байгуулалтын зургийг хий тэрнтэй холбогдох даацын тооцоо янз бүрийн юм хийх болсон. Ингээд бид нар зураг төслийн хийсэн барилга байгуулах ажилтлалын манай Моммос барилга компани толгойлон хийсэн юм байна. Зурцлын байгууллагуудын
толгой байгуулах нь барилгын зөвлөл, барилга эдийн засгийн зөвлөл, барилга архитектурын комисс, барилга архитектур техникийн улсын хороо, сүүлд нь улсын барилгын хороо тэгээд 90 оноос хойш салбарын яамд бодлогыг тодорхойлж ирсэн юм түүхтэй 96 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдах гар улсын хурлаас шийдвэрлснээр дагуу засгийн газрын тогтоол орж барилга архитектурын газар байгуулагдсан. Энэ барилга архитектурын газрыг зураг төслийн үндэсний төв буюу барилгын зургийн институтын суурин дээр байгуулагдсан байгууллагыг байгуулсан юм түүхтэй. Нэгэн чинь үндсэн хуулиар яам бодлого тодорхойлдог болж яамны бодлогыг хэрэгжүүлдэг агентлаг. За энэ агентлаг маань бол аж ахуй нэгжүүдийн мэргэжлийн удирдлагаар хангах, барилгын норм дүрмийг боловсруулах үйл ажиллагаа зохион байгуулах, салбарын шинжилгээ ухаан технологийн зөвлөлийн хурлыг зохион байгуулах гэх мэтлэнгээр одоо техникийн бодлогыг ерөнхийд нь зангидж ирсэн. Мөн энэ агентлаг дээр зам барилгын стандартын техникийн хороо ажиллаж барилгын салбарын норм дүрмээс гадна стандартыг боловсруулж батлуулахад тодорхой үр гүйцэтгэн ажиллаж байгаа. 2000 оноос хойш Монгол улсад хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, барилгын салбар ихээхэн хурдцтай хөгжиж, барилгын зураг төслийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэний хэрээр зураг төслийн байгууллагуудын тоо өсөн нэмэгдэж, одоо 290 гаруй байгууллага тусгай зөвшөөрлөлтөөр зураг төслийн үйл ажиллагаа явуулж байна. Өрнөл проект манай компани нь 1992 онд анх байгуулагдчих. Өнөөдрийг хүртэл ингэж ажиллаж байна. За манай компани нь 16 инженер техникийн ажилчинтай. Энэ дотроос бол одоо архитектор 5, инженер 5, захиргааны инженер, цэвэр бохор ус одоо нэгтлэн гэдэг ийм нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй байнамаа. Хамгийн анх бохин өргөнөөс эхлээд өнөөдрийн хүртэл 200 гаруй объект ийм зураг төсөл боловсрууллаа. За хамгийн томоос нь нэрлэх юм бол одоо сүүлийн үед хийж байгаа объектуудаас энэ Хинтээ аймгийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв байна. Иж хөрөн одоо ийм зураг төсөл боловсрууллаа. Иргэний нисхийн нис хөдөлгөөний төв гэж бас иж хөрөн зураг төсөл боловсруулж байна. За энэ Алтан булгийн чөлөөт бүсийн бас иж хөрөн зураг төсөл тэр захиргаа лаборатори шалган нэвтрүүлэх гэдэг ингээд иж бүрийн ийм зураг төслүүдийг бол одоо сүүлийн үед боловсруулж байна. Энэ зах зээлийн нэгэн шилжээлийн зураг төслийн бодлогоос хамгийн анхны одоо зах зээлд одоо шилжиж зах зээлийн зарчмаар одоо зураг төслийн байгууллага яаж ажиллах вэ гэдэг дээр ихэж хамгийн анх ихэж байгуулагдсан компани. Тэгээд анхнаасаа эхлээд одоо 90 хэд оны үед ажил төрөж байгаа байлаа. Барилгын салбарт ажлын уналт их байлаа. Нэлээд хүнд бэрхшээлийг давуу туулаад 2000 он гарч улс орон чаралын шилж барилгын одоо салбарт ажил төрүүлэх гэсэн. Тэрнээс хойш бол тасралтгүй байнгын ажиллагаатай. Тэгээд нэлээд одоо шинэ инженер техникийн ажлуудыг авч ажиллаад одоо архитектор, инженер, төрөл бүрийн мэргэжлийн 10 гаруй мэдээлэл одоо ингэж ажиллаж байна. Компани 1993 онд Улсын барилгын зургийн төв институт гэсэн хамт олноос салбарлан 6 инженер техникийн ажилтнтай гарч үйл ажиллагаагаа Улс хоршоо нэртэйгээр одоо байгуулан ажиллаж эхэлсэн. Ингээ 1996 онд компани болон нэлээ өргөжин ажиллаж эхэлсэн. Одоо нийт зураг төслийн салбарт бол 36 инженер техникийн ажилтнтай ажиллаж байна. Барилга угсралт, дотор засал чимэглэл гэсэн салбаруудтайгаа нийлээд 60-аад инженер техникийн ажилчдтай барилгын зураг төслийг иж бүрнээр боловсруулдаг. Архитектор, барилгын инженер, сантехникийн инженер, одоо техникүүд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Манай компани нийт 200 гаруй зураг төслийн ажил боловсруулсан. Сүүлийн үед дотоодын зураг төслийн байгууллагуудтай хамтарч ажиллахын зэрэгцээгээр гадаадын Хятад, Солонгос, Япон, Америкийн одоо мэргэжилтнүүдтэй зарим объект проектнууд дээр одоо хамтран ажиллаж байна. Манай компани инженер техникийн ажилчдаас одоо Монгол улсын зөвлөх инженер 4, мэргэжсэн инженер 2, мэргэжсэн архитектор 2 ажилтгаа.
Манай компани 2004 он 2008 онуудад зураг төслийн шилдэг байгууллагаар шалгарч ажилласан. 2007 онд зураг төслийн бүтээлч байгууллагаар одоо шалгаран ажиллаж ирж байсан. За манай компани Buildings Technology нэртэйгээр 2002 онд байгуулагдсан ба үндсэн чиглэл нь бол барилгын зураг төсөл, үүн дотроо инженерийн байгууламжийн зураг төслийг иж бүрнээр гүйцэтгэхээр байгуулагдсан. За тэгээд энэ манай компани нь бол одоо нийт 20 гаруй инженери техникийн ажилчтай, барилгын хувьд бол барилгын зургийн төслийн хувьд бол инженерийн бүх төрлийн шугам сүлжээний дотор болон гадна шугам сүлжээний зураг төслийг гүйцэтгэдэг ийм байгууллага болж өргөгдсөн. За тэгээд үйл ажиллагааныхаа явцад үйл ажиллагааныхаа чиглэлийг нэмж, дээрээс нь салхивчийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах, мөн инженерийн шугам сүлжээний автоматикийн тоног төхөөрөмжийг нийлүүлж угсрах ийм салбарууд нэмэгдсэн. За одоо бидний гүйцэтгэсэн томоохон объектуудаас их юм бол эхлүүрийн иж бүрийн инженерийн судалгаа, дээрээс нь Апо компани иж бүрэн өргөтгөлийн зураг төсөл, мөн Дүнжингор худалдааны төв, энэ хотын захиргааны 16 давхар барилгын инженерийн шугам сүлжээ, төрийн ордны инженерийн шугам сүлжээний зураг төсөл гэх мэт томоохон хэд хэдэн төсөл боловсруулсан. Мөн түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний цахилгаан дулааны хэсгийг бол дагнан гүйцэтгэсэн ийм компани маа. За манай TNG компани 2006 онд барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирснээс хойш өнөөдрийн хүртэл тасралтгүй ажиллаж 200 гаруй барилга болон хот байгуулалтын объектын зураг төслийг боловсруулад байна. Энэ хугацаанд бол худалдааны гудамж 2005 Санзаа хотхны орон сууцны төсөл, голом тодхон орон сууцны хорооллууд, сүүлийн үеийн спорт цогцлбор, буян тухайд барьж байгаа тухайлбал 5000 хүний спорт цогцлборын барилга, зочд буудлуудын барилга, Баянгол зочд буудлын өргөтгөл гэх мэт олон томоохон объектуудаар амжилттай ажилласан. Сүүлийн үед бид барилгын зураг төслөнд боловсруулах чадвараа нэмэгдүүлэхийн тулд гадаадын зураг төслийн байгууллагуудтай хамтарч ажиллах нь маш үр ашигтай байна гэдгийг ойлгож Хятад, Солонгос, Малайз, Америкийн хэд хэдэн компаниудтай хамтарч зураг хийсэн. Бидний энэ бүтээл өнгөрсөн хугацааны бүтээл, ажлын бүтээл зүтгэлийг үнэлсэн олон нийтийн байгууллагын болон төрийн байгууллагуудын үнэлгээ шагналууд байдаг. Тухайлбал Монголын архитекторуудын нэвлэлээс бид 4 удаа оны шилдэг бүтээлийн шагнал, нэг удаа барилгын Монголын архитекторын эвдийн нэрмжит шагнал, мөн барилга хот байгуулалтын яамны 2008 оны шилдэг зураг төслийн байгууллага шалгаруулсан гэх мэт шагналуудыг өгжсэн бидний урам зоригийг нэмж байсан. За манай харт дизайн компани үүсгэн байгуулагдаад 6 жил зураг төсөл болон барилга өгсөлтийн ажил хийж байна. Одоо энэ зураг төсөлчдийнхөө 80 жилийн он энэ баярт өдөр нийт зураг төсөл зохиогчид болон барилгын компаниуд та бүхэндээ энэ баярын мэндийг хүргье. За манай компани 2002 онд байгуулагдсан. Барилгын зураг төсөл үйл ажиллагаа хийх чиглэлээр байгуулагдсан. Одоо нэг 10 гаруй архитекторуудтай хамтарч нэг баг болж ажиллаж байгаа. Манай хамт олон бол архитектурын чиглэлээр одоо голлож ажилладаг. Бусад барилгын инженерийн болон бусад хамтран ажилладаг компаниудаа сонгож объектуудаа иж бүрнээр зураг төслөө хийж авдаг. Энэ хооронд 100 гаруй объектын ажлын зураг төсөл боловсруулсан. Нэг 100-аад скицийн төсөл уралдаан тендерийн ажилд оролцсон байгаа. Жил болгон шалгаруулдаг уралдаан тендер конкурсанд бол тогтмол оролцдог. Манай хамт олонний дунд одоо хийж бүтээсэн ажил гэвэл 18 аймагт байна, Улаанбаатар хот. Тэгээд томоохон ажлууд гэвэл Өмнө Говь аймаг, Өвөрхангай аймаг, Дунд Говь аймагт одоо театрын барилга, музейн барилга, спорт цогцлбор, захиргааны барилгууд хийсэн. Улаанбаатар хотод бас олон нийтийн барилга голчлон хийж байгаа, орон сууцны барилга бол бас лэдэг хийсэн. За манай компани 1998 онд инженерийн шугам сүлжээний зураг төсөв хийх зөвшөөрлөлтөөр байгуулагдсан.
За 98 оноос хойш одоо 10 жил болж байна. За энэ 10 жилийн хугацаанд манай одоо компани бол инженер техникийн 20 гаруй инженер техникийн ажилчтай. За инженер техникийн ажилчид маань зураг төслийн байгууллагт хуучин ажиллаж ирсэн одоо ахмад ажилчид ихэнх нь байдаг 50 гаруй хувь нь. Бас компани Улаанбаатар хотын 2020 он хүртэлх усан хангамж хариуцлага татваргын одоо ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, за Баруун урт хот, Говьлтай аймгийн Алтаа хот, за Өндөр хаан хотуудын одоо 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний усан хангамж хариуцлага татваргын шугамж хүлжээний зураг төсвийг бол хийсэн. За энэ одоо инженерийн байгууламжийн шугам хүлээний зураг хийдэг байдлаар бол бусад одоо компаниудаас онцлогтой. Нутгийн хоолтын компани 10 жилийн өмнөөс өөрийн компани үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зураг төслийн техник гэдэг групп байгуулж ажилласан. За энэ группт манай инженер техникийн ажилтан 5-6 хүн ажилладаг. Энэ маань бол сүүлийн үед шинээр зураг төслийгээс гадна гүйцэтгэлийн зураг төсөл мөн инженеруудын өөр байгууллагуудын хийсэн зураг төсөл дээр бас угсралтын ажил хийж явцад сайжруулах юмуд авдаг. Энэ дээр мөн хамтарч зохиогчтой хамтарч энийг сайжруулах боломжуудыг бас авч зураг төсөл хийн. Энэ 10 жилд бол бид 200 дахин зураг төсөл хийсэн. За энэ Монгол одоо 1000 мм-ийн голчтой гадна талын шугамыг манай компани хийсэн. За энэ дээр гүйцэтгэлийн зураг хийх. За энэ дээр одоо зарим төвөгтэй хийслүүдийг манай зураг төслийн төвчааныхан оролцож хялбар хийх, бат бөх хийх, за бусад одоо сайжруулах юмнууд зөндөө гардаг энэ үгдийг бас бид хийж ирсэн. За манай компани үндсэндээ 1996 онд албан ёсоор байгуулагдсан. За 96 оноос хойш одоо 13 жил замгүүрийн зураг төслийн ажил гүйцэтгэж байгаа. Гэхдээ нэг онцлог бий. Бид авто замын зураг, гүүр түнэлийн зураг, тээврийн барилга байгууламжийн зураг, тээврийн барилга байгууламжийн зураг гэдэгт бол одоо манайхнаар ярьдгаар одоо перваз, усан замын зогсоол ийм одоо зургууд гэдэг зураг хийдэг. Тэрнээс гадна гүүрүүдийн шинжилгээ судалгаа, техник ёслолтын түвшин тогтоох ийм одоо гол ажлуудыг хийж ирсэн цаашдаа гүйцэтгэх юм байгуулга байгаа. За гадаад харилцааны хувьд бол гадаадын нэлээд хэдэн байгууллагатай ажиллаж байна. Америкийн нэгдсэн улсын Terra, Английн Maybe одоо компани, за Энтхийн ACT гэх мэтлэн одоо 6-7 хятад солонгосыг оруулах болон нэлээд хэдэн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Дотоодын гүйцэтгэгчийн хувьд бол геолог, геодез, гидрологийн үншүттэй ийм толгойлох компаниудын нэг. За манай компани бол үндсэн одоо инженер техникийн ажилчид бол 5-6 хүн бий. За туслан гүйцэтгэж болох одоо 5 үндэс геологийн одоо компани байна. Топ сервер геологийн компани байна. Гидрологийн компани байна. За энэ бүх одоо туслан гүйцэтгэгчид маань энэ ажлын иж бүрдэл бий болгоход тус тусынхаа үүрэг оройлтоо ингэж ажилладаг. Манай компани 2006 онд 8 сард байгуулагдсан. Нийтдээ нэг 12 ажилчинтай. Иргэн орон сууц олон нийтийн бүх барилгыг хийдэг, бүх хөдөлгөөнтэй ажилладаг. Барилгын бүтээс талдаа дийлэгтэй ирнэ ажилладаг. Манай компанид 3-аас одоо 2-аас одоо 40 жил ажиллаж байгаа зураг төслийн байгууллага дагнан ажиллаж байгаа ийм ажилчтай. Ахлах архитектор Даваг Самбуу гэж нэг архитектор байна. Барилгын инженерийн хувьд бол бие өөрөө Дулмсран Монгол Улсын зөвлөх инженер. Манай компани нэг одоогийн олгогдсон тусгай зөвшөөрлөөр 13 давхар хүртэл барилга хийх зөвшөөрөлтэй ижбэр найр гаргана. За манай компанид одоо хийгдсэн том ажлууд гэвэл юу байна? Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар сая юуны Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга нэг
нэг нь 8 давхар, нэг нь 10 давхар, 11 давхар тийм одоо барилга хийгдээд гаргалаа. Ачлал их дэлгүүр байна. 3 гал хувьцаат компани худалдаа үйлчилгээний том барилга байна. Тэгээд тэр Сэлмэг хотхон гэдэг нэг том суудыг хийж гаргалаа. Хувь хүмүүсийн бөгөөд улсын чанартай тийм овоо хэдэн барилгуудын зургууд бид хийгээд гаргалаа. За манай компани ер нь бол энд манай компанид ажиллаж байгаа хүмүүсээс бол бүгдээрээ зургийн улсын барилгын зургийн институт гэж байгтал одоо ажиллаж байсан инженер техникийн ажилчид голдуу байдаг. Тэндээ улсын барилгын зургийн төв институт татан бүгдэл зах зээлийн нөхцөлд орох үед л одоо үргэлжлүүлэл ЭБ хоршоо, ЭБ компани дараагаар нь яг 2000 оноос эхлээд инженерийн байгууламж компани гэж байгуулагдаад тасралтгүй тэрнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа одоо 10 жил явуулж байна. Голтуу манайх бол инженерийн шугамшилжээний зураг, гадны инженерийн шугамшилжээний зураг төсөл хийдэг. Одоо Азийн хөгжлийн банкны хөнгөлтэй зээлээр баруун 5 аймаг, зүүн 8 аймгийн гадны инженерийн шугамшилжээ сайжруулах төсөлд бол гар бие оролцож жинхэнэ ажлын зургийг хийж гүйцэгдсэн. Одоо нүүбийн төслөөр Оролтой аймгийн 4 суманд бас инженерийн шугамшилж болсон ариун цэврийн байгууллагыг сайжруулах төсөлд ажиллаж байна. 1998 онд байгуулагдсан. Манай одоо усны барилга байгууламжийн хайгуу судалгаа зурагцлт хийдэг мэргэжлийн компани. Тэгээ одоо 10 гаруй жил ажиллаж байна. За бид нар энэ хооронд бол нийтдээ одоо 50 гаруй том жижигнээс 50 гаруй одоо объектын зурагцлт хийснээс бүгд одоо баригдаж амжилттай ашиглагдаж байна. Үүний зэрэгцээ манай компани бас нэг үйл ажиллагааны гол зорилго, гол чиглэл бол салбарынхаа одоо энэ зурагцлт зохиох одоо норматив боловсруулах. Ялангуяа Оросын одоо нормуудыг орчуулах, түүнийг өөрийн одоо нутагшуулах, өөрийн байгаль цагуурын нөхцөл тохируулж боловсруулах энэ чиглэлээр одоо голлон ажиллаж байгаа. Манайх нийтдээ бол одоо 7 ийм норм боловсруулж гаргаад байна. За манай хамт олон бол бас магистрийн зэрэгтэй 4, за докторант 1, за ийм одоо усууд ажилладаг. Одоо манай байгууллага бол Монгол орны бүхэл аймгийн төв, ихэнх сумдын төвийн өндөр хүчлийн 0.4-өөс 110 кВт, 200 кВт-ийн өндөр хүчлийн шугамар бүх аймагуудын төв болон хотууд, сумдын төв, үйлдвэр, баг суурингийн төвийг одоо холбосон өндөр хүчлийн шугамын 80-90% манай байгууллага зураг төслийн зохиож, тэрний дагуу барилга баригдаж одоо ажиллаж байгаа юм. Манай байгууллагаас зураг төслийн зэрэгцээгээр эрдэм шинжилгээний олон одоо ажилчид манай байгууллагт өсөн төрсөн. Манай байгууллагаас 40 орчим одоо хүн техникийн ухааны тэр үеийн одоо дэд зэрэг хамгаалж өвний дотроос техник 2 одоо хүн манай байгууллагын хананд докторийн зэрэг хамгаалсан. Тухайлбал одоо эрчим хүчний их сургуулийн профессор Нүүрэ Батхоёг нарын зэрэг хүмүүс бол манай байгууллагын хананд докторийн зэрэг хамгаалсан. Зураг төслийн салбарт ажиллагсад төрөөс гарах бодлого шийдвэрт мэргэжлийн тусалцаа үзүүлэх, өөрийн мэргэжлийн үйл ажиллагаагаа дэвшилтэд шатанд гаргах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор эвлэлд нэгдэж, Монголын архитекторуудын эвлэл, Монголын барилгын инженеруудын холбоо, төсөвчдийн холбоо, хот байгуулагчдын холбоо, барилгын зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг төрийн бус байгууллагуудыг байгуулан ажиллаж байна. Монгол улсад барилгын зураг төслийн байгууллага хувийн салбарт шилжижсэнтэй холбогдоод манай зураг төслийн байгууллагын бүтэц зохион байгуулалт хийх гүйцэтгэх үйл ажиллагааны чиглэлд бол тодорхой өөрчлөлт орсон. Энэтэй холбогдуулаад манай зураг төслийн одоо байгууллагууд өөрсдийнхөө боломж нөхцөлийг одоо нэгтгэж хүчээр зөв зохион байгуулах, өөрсдийнхөө эрх хэсгийг хамгаалах. Ер нь одоо зураг төслийн салбарт тулгамж байгаа асуудлуудыг
хамтын нэгдсэн ийм зохион байгуулалттайгаар шийдвэрлэх. Зураг төслийн салбарын одоо ололттой болон дутагдaltaй хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар болон одоо шийдвэрлүүлэх ийм асуудлуудыг боловсруулан одоо төр засгийн байгууллагуудад хүргэж шийдвэрлэж явах энэ үйл ажиллагааг төр засгийн байгууллагатай одоо хамтарч хэрэгжүүлэх ийм зорилгын үүднээс зурагслын одоо байгууллагуудын холбоог манай зурагсэл байгууллагын салбарт олон жил энэ салбарт ажилласан. Энэ 18 зурагслын байгууллага анх удаан одоо 2007 онд санаачилж анх зурагсэл зохиогчдын холбоо гэж ийм төрийн бус байгууллагыг одоо байгуулж үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл дүрм баталж ингээл үйл ажиллагааг хийсэн. За зураг төслийн холбоо бол өнгөрсөн хугацаанд энэ байгууллагаас хойш бол бас нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн. За энд бол барилгын одоо зураг төслийг боловсруулах, зөвшөөрөх, батлах дүрмийг бол бид нар одоо захиалгаар авч хийж гүйцэтгээд за зам таяр барилгын байгуулалтын яамд бол өгөөд байгаа. Өнгөрсөн 2009 оны 1-р улиралд бол хүлээлгэж өгсөн байгаа. Монголын барилгын инженерүүдийн холбоо нь 1996 онд анх үүсгэн байгуулагдсан. Монгол орон иргэний ардчилсан нийгэм байгууллагатай холбогдож шин тутам үүссэн мэрэгжлийн холбоодын нэг. Монголын барилгын инженерийн холбооны нэгнэнд барилгын салбарын бүх инженер дэмжигчдийг нэгтгэж тэдний эрх ашигыг хамгаалах, Монголын үндэсний барилгын инженерийг хөгжүүлэх, улмаар барилгын салбарыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хийдэг ийм байгууллага юм. 2006 онд Азийн барилгын зохицуулах зөвлөлийн хурал симпозиумыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. За мөн жил болгон Улаанбаатар хотод ах トゥ холбоотой хамтран шинэ дэвшилтэд техник технологи Монголын барилгын инженерүүдэд эзэмшүүлэх зорилготой юм олон улсын семинар сургалтуудыг хийдэг. Монголын архитекторуудын эвлэл нь зураг төслийн байгууллагын 80 жилийн ойн босгон дээр Монголын зураг төсөлчдийн түүхэнд анхны томоохон олон улсын арга хэмжээг эх орондоо хүлээн авч Азийн 17 орны 120 архитекторууд хурамжуулсан Арказиагийн 15 дугаар чуулганыг Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор Улаанбаатар хотноо амжилттай явуулж өндөрлүүллээ. Энэхүү дуусшгүй түүхтэй, дундаршгүй бүтээлтэй зураг төсөлчд хүн ардынхаа сайн сайхан ажиллаж амьдрах хот суурин барилга байгууламжийг оюун ухаандаа санан сэдэж судалгаа тооцоо хийж наривчилсан зургийг цаасан дээр буулгаж барилгаан баригдаж ашиглалтанд хүлээлгэн өгөх хүртэл санаа тавин ажиллаж эх орныхоо хөгжил цэцгэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулсаар явна.